Сонголтын парадокс гэдэг нь Бэри Шварцын ажигласан үзэгдэл бөгөөд хүн олон сонголттой байх тусам хийсэн сонголтондоо сэтгэл ханамжтай биш болдог гэнэ. Учир нь олон сонголтоос зөвхөн нэгийг сонгох нь тархинд ачаалал өгөхөөс гадна бусад сонголтын дээр байсан юм биш бизгэх эргэлзээг төрүүлдэг гэнэ. Та сүү авах гээд супермаркетад ирсэн гэж төсөөлье. Гэтэл сүүний тасагт иртэл тэнд маш олон төрлийн сүү байв. Эхнээс нь бүгдийг судлаж мэдхийн тулд та маш их зүйл унших, асуух хэрэг гарна. Энэ тохиолдолд худалдаа авахыг нь хэнд ч төвөгтэй санагдана. Дэлгүүрт нэгэн туршилт хийж, нэг хэсэгт 24 төрлийн вариан өрж, харин нөгөө хэсэгт 6 төрлийн вариан өрөн тест хийх боломжтой болгов. Туршилтыг зохион байгуулагчид вариан тест хийсэн хүмүүсийн дотор хідэн вариан худалдаа авалт хийсэн хэсгийг шалгаж үзжээ. Сонирхолтой нь 6 төрлийн вариан тест хийсэн хүмүүс илүү олон худалдаа авалт хийсэн гэсэн үр дүн гарч. Орчин үед бидний өдөр тутмын амьдралд жижиг боловч энэ мэдээ сонголтууд цөөнгүй байх болсон. Барааны сонголт их болсон нь хүн олон төрлийн бараан дундаас өөрт хамгийн сайн тохирох барааг чөлөөтэй сонголт хийх эрх чөлөөг олгож буй мэт боловч үнэн дээр эсрэгээрээ буюу эрх чөлөөг нь хязгаарлаж орхидог гэнэ. Хэрв сүүний тасагт зөвхөн 2 эсвэл 3 төрлийн сүү байсан бол тэдгээр дундаас сонголт хийх нь нэг хялбар байх болно. Сонголтын парадоксын ойлголт нь Бэри Шварцын сонголтын парадокс буюу яагаад цөөн сонголттой байх нь дээр вэ хэмээх номоор олон хүнд хүрчээ. Уг номонд орчин үеийн хүмүүс өмнөх үеийн хүмүүстэй харьцуулахад маш их сонголт хийх хэрэгтэй нийгэмд амьдарч буйг онцолсон байдаг. Харамсалтай нь хэрэглэгчдийн сэтгэл ханамж төдий хэмжээгээр өсөөгөө болохыг дурджээ. Өөрөөр хэлбэл сонголтын тоо болон сэтгэл ханамж хоёр нь улшрах тусам уруу харилцаатай болдог гэнэ. Гэвч зарим тохиолдолд энэ нь үнэн биш байдаг. Жишээ нь хүн 2 сонголтоос илүү 3 сонголттой байхад илүү дуртай байдаг гэнэ. Үүнийг decoy effect гэдэг. Мөн аливаа бараа цор ганц сонголттой байхад хүн уг барааг авах хүсэл төрөлн төрдөггүй гэнэ. Учир нь харьцуулах бараа бүтээгдэхүүн байхгүй байгаа нь барааны талаар ямар нэгэн дүгнэлт өгөхөд төвөгтэй байдал үүсгэдэг. Өөр нэг жишээ нь Starbucks-ын дэлгүүрт кофе болон бусад барааны сонголт асар олон байдаг хэдий ч уг компани ашиг орлогоороо дэлхийд тэргүүлэх компани нэг гэдгийг бид мэднэ. Иймээс сонголт цөөн байна гэдэг нь заавал сэтгэл ханамж өндөр байх ёстой биш гэдгийг харуулдаг. Тийм болохоор яг ямар цаг дээр сонголт болон сэтгэл ханамж хоёр хамгийн өндөр байдаг гэдгийг олж мэдэх хэрэгтэй хэмээн Бэри Шварц онцлсан байдаг.